За сайн байцгаана. Та бүхэндээ өнөөдрийн минь төргий. За Mid Journey хичээлийнхэн 6 дугаар хичээлийг та бүхэндээ хүргэсэн. За энэ хичээлээр бид нар Mid Journey вебсайтынхаа талаар судална. За энэ дээр бол вебсайтын навигац буюу одоо зүг чигтмээ энэ дээр яг мэдээлэлүүд ханаас юу болох вэ гэдэг талаар танил ярилцсан. За тэгээ хуудас буюу explore page гэдэг тийм ээ. Одоо энэ Mid Journey дээр ямар хуудсууд байгаа, энэ дээр хуудсуудыг тийм ээ энэ хуудаснаас ямар мэдээлэл авах боломжтой талаар ярилцсанаа. За ингээд using энэ документ би энэ сайтыг бас би та нарт доор юу ачи. За яг энэ бол одоо өнөөдрийн байдлаар 24 оны байдлаар байгаа. За тэгэхээр хэдэн жилийн дараа энэ бас пэйжнүүд нь жоохон өөрчлөлт орсон байна гэхийг үгүйсэхгүй яа. Тэгэхээр одоо ингээд энэ мэдээлэл дээр байгаа юмнуудыг ингээд үзэхээр нэгэн дээр үе юмнууд багад байгаа байхгүй. Тэгэхээр одоо эн чинь 6 хүртлээ хувилбар 6 хүртлээ тийм ээ вершн 6 хүртлээ бол маш их өөрчлөгдсөн байна. За их хөгжсөн байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр байгаа мэдээллүүд нь бол зарим газараа байна, зарим газар зарим мэдээллүүд нь байхгүй болсон байна. Өөр газар руу ингээд нүүлгэж шилжүүлээ тийм ээ. Ингээд ялгаж янзлаад өөр болгоцсон байгаа байхгүй. Жишээ нь одоо Facebook анх гарахтаа бас айгүй цөөхөн одоо юмтай байсан бол одоо маш олон ингээд тий тавчмаш тэгэл энэ юмнууд нь энэ тэндээ ороод ер нь бол ингээ вебсайтууд хөгжих тусмаа тийм ээ илүү комплекс төвхтэй болж ирдэг. За яг тэрнтэй адилхан одоо энэ Mid Journey-гийн вебсайт ч гэсэндээ бас тийм болсон байна. За яг энэ бол одоо хэдэн оны чи тийм ээ мэдлийн дээр үе мэдээлэл байна. Гэхдээ яг энэ мэдээлэл дээр ийм юмнуудыг одоо ийм юмнууд нь ийм юмнууд ямар юмнууд энэ мэдээллүүд нь те юг харуулсан байх вэ гэдэг талаар орчуулганд би оруулчлаа. Тэгээ бид нар өөрснөө сайтн дээрээс хайж олох шаардлагатай болж байгаа шиг байна. За нэгдүгürt нь энэ вебсайтын navigation буюу тийм ээ вебсайт navigation буюу би navigate гэж орчуулчлаа. За ер нь бол энэ сайтн дээр байгаа мэдээллүүдийг ялгсан байгаа аахгүй юу. За тэгээ Mid Journey дээр бол шин зураг үүсгэж байгаа зургуудаа удирдах тийм ээ. За мөн энэ Mid Journey-гийн тиймд нь багт нь тийм ээ санал хүсэлтэд өгөх зэрэг олон зүйлүүдийг энэ дээр хийх боломжтой юм байна. За тэгээ яг ийм уг нь бол ийм одоо юу байсан юм бэ? Хэсэгтэй байсан байна тийм ээ. За одоо тэгээ энэ маань их өөрчлөгдсөн байна. За тэгээ яг энэ дээр байгаа мэдээллүүдийг би танд ингээ орчуулчлаа. За нэгдүгürt нь энэ explore гэдэг тийм ээ page гэдэг жаа. За энэ дэр бол энд гишүүнийх нь бүтээсэн зургуудыг тэнцэнээс та харах боломжтой байх нь тийм ээ. За мөн энэ ч та зураг үүсгэж болно. Энэ хүмүүсийн одоо багт ороод зураг үүсгэж болно. За одоо энэ Mid Journey маань хөгжөөд дотроо бүр аюул олон community нэг community биш төрөлөөр жанраараа маш олон группүүд болсон байна. За архив дээр бид зурагнуудаа хараад бас цэгцлээд ингээ янзалж болох боломжтой юм байна. За өрөөнүүд гэдэг байгаа. За бид нар энэ талаар ярьсан тийм ээ шинэ хүмүүсийн групп. За тэгээ нэлээд удаан ажилласан хүмүүсийн групп ч гэдэг юм уу. Эсвэл одоо сонирхолтой маш олон хуваагдсан байна. За мөн гişүүд ингээд нөгөө юу яадаг юм байна. Өөрийнхөө зургийг ингээд бусад хүмүүсээр үнэлгээ өгдөг юм байна. За тэгээд үнэлүүлэх гээд ингээд Mid Journey явуулдаг юм байна. За тэгээд тэр зургийг ингээд үнэлэх юм үнэлгээ хийсэн хүмүүст нь бас юу яадаг юм байна. Mid Journey дээр ажиллах тийм ээ цагийн ингээд нэмт цаг одоо цагаар шагнадаг юм байна. За энэ бол бас их зүгээр юм байна. Ийм үнэлгээ хийгээд хүмүүсийн зурган дээр үнэлгээ хийгээд хэдэн зураг хийдэг бас цаг орох байх л та. Тэгээд яг танд бол Mid Journey дээр ажиллах чинь нөгөө цагаар бид нар юу яаж байгаа ш та цаг авч энэ чи зураг бүтээж байгаа ш та тийм болохоор цаг бас нэмж авах боломжтой тийм байна. За таас мөн өөрийнхөө нөгөө зурсан зурнуу санааг бас яхна бусад хэрэглэгчдээр ингээ үнэлүүлэх гээд бас Mid Journey руу явуулж болдго юм байна. За ийм үйлчлэгээ бас авч болдго юм байна. За тэгээ яхаа мэдээний талаар notification гэдэг Mid Journey-гээс янз бүрийн announcement зарлал марлал тэгэл янз бүрийн ивент болох гэж байгаа талаар мэдээлэлүүд хамбал энэ нөгөө юу гэдэг та settings руугаа орж тохируулах хэрэгтэй юм байлээ. За ийм мэдээллүүдийг сайтн дээр байгаа гэдгсэн байна. За би энэ зарим мэдээллүүдийг хайгаад олсончгүй. Эдгээр нь болохоор Mid Journey маань өөрөө маш их хөгжсөн сайт байгаа учраас одоо дээхэн үедээ бол ийм л амархан байсан байх цөөхөн юмтай те. Тэгээ одоо бол эдгээр чинь бүр ингээд settings руу нохрон бол зөндөө олон юм. Тэгээ дотор ингээд задраад бүр аюул олон болцсон байлээ. За яг эндээс бас нэг тусламж буюу help авч болно. За
За яг энэ чинь саппорт авдаг шүү дээ, үйлчлэгээ авдаг тийм. Энэчнээс янз бүрийн юмнуудыг яг ихүүгээ асуугаад бас юу яаж болт юм байна. За мөн янз бүрийн алдаа гарах юм бол мэдээж репорт хийж болно. За мөн санал хүсэлтээ гаргахад таны бодож үр дүнд хүрэхгүй байх юм бол репорт илгээхээ оронд тийм ээ, өөрийнхөө нөгөө промпт гэдэг шүү дээ. Одоо нөгөө юу гэж бичсэн юм аа явуулаад ингэсэн ч одоо юм гарч ирээд байна гэдэг ч юм уу тийм ээ. Тиймэрхүү маягаар юу тусламж аваарай гэдэг чинь. За мөн яг нөгөө light and dark mode гэдэг вебсайтаа бас нөгөө цайвар юм уу хар болох юм юунууд байдаг юм байна. Тохироонууд байдаг юм байна. За энэний дараа харуулна. За энэ данс гэдэг аккаунт гэдэг та өөрийнх нь данс байгаа тийм ээ. Өөрийнхөө аккаунтаа бол гишүүнчлэл удирдах болно. Одоо би бол жишээ нь гэхэд одоо сарын $10 гишүүнчлэлтэй байгаа шүү дээ тийм ээ. За тэгээ төлөвлөгөөгөө цааш нь ингээл 60-аар 50 хэджилээ дэше өөрчилж болно. За тэгээ мөн та ингээд ихний $10 чинь та нэг сардаа 3.3 цаг л ажиллах байгаа байхгүй. За 206 гэдэг ятсан байсан. 3.3-наас одоо 206 болсон байлээ. За таныг энийг үдчих хаад хийдэж болсон байж магадгүй. Энэ өөрчлөгдөд байгаа байхгүй. За тэгээд цаг чинь дуусчих юм бол та өөрөө бас дахиад цаг худалдаж авч болд юм байлээ. Би нэг $8-оор 2 цаг худалдаж авчихсан санагдаж байна. Тэгэхээр та бас ингэ сонголтууд өгдөг, цаг чинь дуусчлаа гэдэг өгдөг. Тэнгүүт нь танд тэгээд ийм сонголтуудыг авах уу гэдэг тэнгүүт нь та тэнчнээс бас цагаас сонгоод дахиж цаг худалдаж авч болт юм байлээ. За тэгээд өөрийнхөө ингэ зурнуудаа тийм ээ бас яг нь суурхай лавлага болгон ашигласан зургуудаа харж бас удирдах боломжтой гэдэг чинь. За вебсайтаас гарч боллоо лог аут гэдээ гарна шүү дээ тийм ээ. За дараагийнх нь болохоор энэ хуудасаа удирдах гэж. За энэ хавын дээр би нөгөө нэг бас нэг нэмж хэлэх юмнууд гэдэг юм бол за одоо чинь энэ юу вэ штэ бидний нөгөө нэг межорны байж юм тийм ээ. За энэ би бол өөрөө хувийн өрөө орсон байна. За энэ болохоор нөгөө юу маань ингээд маш олон өдөр үнэлжүүлсэн ийм олон группуд болцсон байгаа тийм ээ. За дээр нь бас энэ дээр нөгөө юу гэж болох вэ гэхээр энэ explore гэдэг энэ мань дотроо бас ингээд гейминг зөвхөн одоо тоглоомын төрлүүдээр те ингээд комьюнитиудэд одоо нийгэмлэгүүд үүссэн байгаа хөө дотор ийм олон. За тэгээд хамгийн одоо popular буюу түгээмлүүдийн ингээд эхлээд ингээд чагсаацсан. Одоо зөвхөн одоо гейминг компьютер тоглодог хүмүүс ингээд нэг групп болсон ч ахшаадаг тийм ээ. Musical гэдэг хөгжим гэдэг тэнгууд бас зөндөө олон группуд байна. Entertainment тийм ээ, science and tech, education. За тэгээ оюутнуудын хавч гэдэг юм үү те ингээд за энэ дэр хэлэхдээ юу байхгүй байх шиг байна. За ер нь бол ийм олон группуд үүссэн байдаг юм байна. За бас групп энэ community-га бас ингээд бичээд ингээд search хийж болдго юм байл шүү. За өшөө бас энэ дэр нөгөө нэг төрний help-тэй холбоотойгоор нөгөө юу яач тийм ээ. За энэ search дээрээ та биштэй бас нөгөө нэг юу хайж болт юм байлээ. За яг энэ хичээлийн тэр хичээлийн талаар гарч ирэх одоо гарч ирэх байхаа гэж бодож байна. За тэр энэ талаар нь тэр арай болоог байх шиг байна те. За дараагийн хичээл дээр яригдах юм байна. За би өөр нэг юм үзүүлэх гэж байсан. За энэ хуудсыг судлах гэдэг чинь тийм ээ. За энэ хуудсыг нөгөө би болохоор яг нь хоёр Google хором ашигладаг байхгүй. За энэ дэр нь болохоор нөгөө эхлээд нөгөө эхний Google хором маань яг нөгөө Midjourney маань ингээд орцсон байгаа. Би тэгээ лог аут хийгээг байгаа байхгүй. Нөгөө нэг өөр юм дээр угаасаа нөгөө нэг Midjourney-г логин хийгээгүй энэ логин зүүнд болонд орч ингээд логин гэдээ би имэйл юугаар орж бүртгүүлээг байгаа. За саяын нөгөө мэдээллүүдийн нөгөө light mode тэр гэдэг дөнгөж ороогүй байхад за тэгээ энэ ороогүй байхад бол нэг иймэрхүү харагдаж байна. Тэгээ лог ин гэд та өөрөөр нь ч бүртгэлтэй бол өөрийнхөө имэйл хаяг юугаа гэд бүртгүүлнэ. Ерөөсө бүртгүүлж байгаа бол sign up гэдэг нь ч бүртгүүлнэ шүү дээ тийм ээ. За энэ чинь тэгээ help нь үеж илээ. Яаж эхлэх үү тийм ээ. За тэгэл энэ documentation гэдэг одоо бидний танаас яриад байгаа мэдээллүүд байна тийм ээ. Видео хичээлүүд байж гэн энэ чинь. За тэгээд төлбөр тооцоогоо хийх тал дээрх мэдээллүүд энэ ч байж байгаа байхгүй юу. За тэгээд апдейтүүд нь сүүлийн үеийн за light mode гэдэг нэг хар цагаан байх уу гэдгийг одоо нэг тий харанхуй байх уу тод гэрэлтэй байх уу гэдэг нэгээр тохируулж илээ. За тэгээд showcase гэдэг нь болохоор энэ нөгөө хүмүүсийн хийсэн зургнууд байгаа байхгүй юу. Ерөөхдөө ингээд энэ хүмүүсийн бүх янз янзын за энэ болохоор энэ доотлолт нь ингээд яг энэ хүний нөгөө нэг энэ Midjourney-д байгаа нэр нь байгаа байхгүй. За жишээ нь минийх бол Оюуна гэдэг энэ хүн болохоор яг нэг юм нэртэй тийм ээ. За энэ хүн болохоор нэг юм нэртэй ч бачшаатай. Тэгэхээр энэ ч өөрийн гэсэн нэртэй байгаад байгаа шүү дээ тийм ээ.
За жишээ нь бол одоо миний холын доотлын зүүн доод булан дээр байж гэн оюуна гэсэн нэрээр үл яхна би энэ мижерний дээр гişүнчлэлтэй явж байгаа гэсэн үг. За хуудаснаас одоо энэ мижернигийн тусламжлаар юу хийх боломжтой та энэ олж мэднэ гэдэг чинь тийм ээ. За өөрийн бүтээл сэтгэлгээ урамшуулах хөгжилтэй сэтгэл татам гоё промптуудыг энэ чэнэс олоорой гэж. За ер нь бол яг та энэ зургнуудаас харж байгаа юм судал хүн ингээд танд өөртөөхөө адилхан таны хүсэж байгаа зургнуудыг энэ хүмүүс ингээд үзээ бүтээсэн байх юм бол энэ зургийг чинь одоо яаж бүтээд ингээд ороод харангуут чинь энэ хүн бүтээсэн хүнийх нь нэр нь энэ ч байж гэн. За тэгээ яг нь промпт дээр ингэж бичсэн байгаа байхгүй капитан So basic soccer in action poster with yellow and red vertical striped shorts гэдэг улаан шар юм үттэй тэгээд юм soccer хөлбөмбөгийн капитан ч гэнэ тэ иймэрхүү маягаар юу промпт бичсэн байгаа хгүй. Тэгэхээр энэчнээс бол яг нь та за иймэрхүү зургийг бол нэг ингэж бичиж гаргадаг юм байна. Одоо чинь нэг тортны зургийг бол яг нь одоо энэ нь бол яг бүр фото юм шиг зураг байгаас тийм ээ. Тэрийг бол ингэж бичиж яг нь бичиж энэ хүн гаргаж авсан байгаа хгүй. За энэ зураг бол 14 цагийн өмнө бүтээсэн зурнууд байна. За мөн энэ зурнуудын та ингээд доош нь үгүүлгээ харчиж болно. Одоо чинь энэ гой цэцгийг бол яг нь ингэж бичиж энэ хүн бол яг нь юм гой цэцэг гаргаж авсан байх жишээтэй тийм ээ. За энэ дээр нөгөө нэг зураг үүсгэх хайх гэдэг чинь тийм ээ. За энэ дээр бас нөгөө зураг юу яадаг юм бэлээ. За энэ угаасаа нөгөө бид нар ингээд бүртгүүлээд оронгууд чинь тийм ээ. Юу гэж гарч ирнэ. Бүртгүүлээд оронгууд чинь нэг юм байгаа шүү дээ тийм ээ. За энэ чинь бид нар энэ хамгийн доотлын нэмэх тэмдэгтээ энэ чинь тэгээд нэг ташаа зураас гэл тэгээд энэ чинь imagine гэл prompt гэл зураг бид нар ингээд яг нь даалгавраа өгөөд энэ зураг бүтээлгэж байгаа шүү дээ. За тэгэд өөр үгж энэ энэчнээс бас нэг хамгийн надад бас их таалагдсан юм нэг зураг хайж болд юм бэлээ. Одоо бидний хүсэж байгаа юмнуудыг аль энэ айгүй олон хүмүүс 20 сая хүн гиссэн баха. Энэ мижернээр ажилт юм бэлээ. Тэгэхээр 20 сая хүний ч хүмүүс ч маш олон зураг бүтээсэн байгаа. Тэгэхээр тэр зургнуудыг та бас яг нь хайж болд юм бэлээ. Жишээ нь одоо энэ юу hyperpunk case гэнэ. За энэ иймэрхүү ингэж бичээд яг нь хайж болж байна тийм ээ. За одоо хэдүүлээ энэ дэр нь хайж үзье. Одоо энэ search энэ одоо жишээ нь бидний ажиллаж байгаа юу шүү дээ тийм ээ. Энэ дэр нь бид нар ингээд search хийгээд ингээд cat хийнгүүд энэ cat-ийг зурсан. Бид энэ юун дээр юм бэ лээ. Энэ өөр бидний нөгөө хувийн энэ ялхаар бидний хувийн болчиход байна. Энэ нөгөө нэг community руугаа орж байгаа тайх юм байл шүү. За нэг ячи paste гэдэг. За тэгэнгүүт одоо энэ community дотор тийм ээ яг энэ муурыг зурсан зөндөө олон хүн байгаа аахгүй юу. Жишээ нь одоо хараа 26 мянган юм муурны энэ hyperpunk гэнэ. За тэгээ ийм cat гэдэг ийм олон хүмүүс энэ муурыг ингэж зурсан байх шийдэ. Тэгэхээр та баг өөрийнхөө нөгөө хүсэж байгаа ямыг төсөөлсөн юм шууд ингээ хайчсан бол бас айгүй амар юм байна гэж би бодсон. Тэгэх юм бол таны энэ цаг одоо нэг дахиж бүтээх гэж нөгөө цаг орж таны цагнаас хорохгүй шүү дээ. Надад бас энэ айгүй зүгээр санагдлаа. За өшөө бас энэ нөгөө энэ юугаар нь хайдаг юм стилээр нь хайдаг юм байна. За би энэ дээр үзэтгэе. За энэ дээр за энэ муурны зураг маань гарч ирж байна. Уншаад олуулчихлаа. Энэ ийм олон муурны зураг байгаа болохоор тэгж ашиг байна. За тэгээд та өөр энийгээ бас таалагдсан зураг ингэж сонгож аваад тийм ээ. Save image-гээ хадгалчих болох юм шиг байна тийм ээ. Ингээ хадгалчих болох юм шиг байна. За иймэрхүү маягаар хэрвээ таалагдсан зураг ингээд авчиж болох юм байна. За ингээд хадгалах юм байна л да save-лээд. За саяын тэр нэг стайл юм уу юу энэгээр ингээ хаагаад үзэнгүүд яг энэ юугаар хийсэн зурнууд байж байгаа аахгүй чинь одоо энэ KS гэж уншихад 100 гэсэн юугаар тийм ээ одоо ямар хүмүүс ямар зурнууд бүтээсэн байна гэдгийг бол яг нь чинээс бас ингээ харчих боломжтой. За энэ жоохон удаад ташиг ингээ зургийг шууд дараад харчвал яа чинь. За энэ бол бүр нөгөө аюу их зураг байгаа учраас нөгөө жоохон удаж байна. Яг тэгэхээр 562 мянган зураг результат гарч ирж штэ тийм ээ. Яг энэ стайлаар одоо хүмүүс яг нь маш их зурагнууд ингэ зурсан байна. Жишээ нь одоо энэ л юм байна л да. Энэ нэг иймэрхүү стайлыг зургал гэдэг юм байна гэж би ойлгож байна. За тэгэхээр нөгөө өөрийнхөө хүсэж байгаа зургийг бас эхлээд энэгээр нь ингээ хайгаад үзэх юм бол бас их зүгээр юм биш шүү гэж би хэлмээр байна. За шүү энэ дээр юу гэж хэлсэн бэлээ.
Би саян дээр бас нөгөө нэг ингэж үтсэн байхгүй юу? Одоо гоё Монгол охины зураг, Монгол одоо хүмүүний зураг байна уугүй юу гэж хаахгүй юу? Энэ дээр нь энэ ойлгочихъя. Энэ ерөнхийдөө саяын тэр юу ч нэг юм абстракт зураг юм байна гэж би ойлгоод байгаа. Бороо төрчлээ. Би нэг гоё хөөрхөн ингээд гоё юу Монгол охины зураг гэсэн баггүй юу? За Монгол хөөрхөн Монгол охины зураг гэсэн чинь хүмүүс бас зурсан байна. Тэгэхээр манай монголчууд бас энэ дотор байна. За одоо чинь энэ хараа Зоола гэдэг энэ охин бас Монгол охины зураг зурулсан байлаа. За тэгээ Монгол охин тийм ээ энэ Швед хаусны хуучин Шведэд хуучин хаусны өмнө одоо алхаж явж байгаа гэдгсэн чинь жоохон царай мотой бараг Монгол зураг зурсан юм шүү. За энд болохоор гоё Монгол охины хөөрхөн зураг зурж өгөөч гэдгсэн байна те. За тэгэл ингээл зөндөө олон тайлбар өгсөн байна. Тэнгүүт нэг ийм охин үдэн жоохон байгаа юм уу? За тэгээ энэ болохоор ямар хүн байна? Энэ болохоор Зооло гэж хүн байна. За энэ болохоор энэ Care AD гэсэн л хүн багш шүү байна те. За энэ болохоор энэ хүн байна, сая хүн байна. За энэ болохоор энэ Хилэн харгуй гинөө, Хелене харгуй гинөө. За энэ бол нэг Монгол охины зураг. Монгол охины нэг иймэрхүү маягаар зураад байгаа. За тэгээ энэ дээрх монголчууд бас энэ Midjourney дээр зөндөө байна гэж би бодож байна. Жишээ нь Lucky Bird гэдэг энэ таацтай шоу гэж нэрлэхүү те. За Mongolia одоо гоё хөрх охиныг тийм ээ энэ юуны хэр талд ингэж явж байгаагаар зурсан байна. За тэгээ яг сайн томруулаад харах юм бол нэг иймэрхүү маягтай зураг байна. За бас дээл мэйл нас ерөөхдөө болсон л юм те. За энэ бол морьтой зураг янз янзаар л зурсан байна. За энэ бол гоё зураг байна надад бол. За тэгээд иймэрхүү янз янзаар л энэ Lucky Bird-ийн Монгол охиныг л нэлээ их зурулсан байгаа байхгүй юу? Энэ энэ төр бол дажгүй байгаа үстэй те. Ерөнхийдөө нэг дээр үеийн л Монгол охин зураг байна энэ чинь. Үлгэрийн зурчмаар гоё зургууд байна да. За тэгэхээр яг та өөрөө нөгөө зураг зурхаас өмнө энэ чинээ search дээр нь хийгээд үзэх юм бол өвшөө энэ зургнуудыг чинь ингээд хүмүүс зурцсан байдгийн биш шүү гэж хэлэх гэж байна. За энэ дээр бол яг Монгол гэсэн болохоор монголчуудын юу 242 результат гарч ирж байна. За тэгээд нэг тийм бас их олон результат гарч ирэхгүй байх шиг байна тийм ээ. За энэ дээр нь бид нар бас ажиллаад явчих болох нь шүү дээ тийм ээ. Энэ болохоор энэ General 17 дотор байгаа зураг байна. За тэгээд энэ дээр нь бид нар яг version одоо энэ дөрөв одоо ингэж харуулж байгаа дөрөв дэх зургийг таалагдах юм бол бид нар юу яачих болно шүү дээ. Энэ дөрөв дэх дээр энэний дахиад V4 гэдэг чинь V4-ийг дахиад ингээд уншуулад remix хийчих болно гэсэн үг аахгүй юу? Тэн ягарч ирэх нэг үү? Шэдэ. За энэ охин ингэж яасан байгаа аахгүй. Тэгээ яг энэ 5.2 version 5.2 дээр тэгээд ийм 16.9 харьцаатай гэдэг маань ингээд яг дөрвөлж юм биш тийм ээ ийм дэлгэцийн хэмжээтэй. Тэгээд IW1.7 relax гэсэн иймэрхүү мэдээлэлээр яасан байна. Зурсан байна. За энэ ихтэй бас линк оруулсан байна. Линк оруулсан байгаас тэгж жагаад яг энэ яасан байна. За энийг бид нэр дахиад сайжруулад энэ дээр ажиллаад явчих болно. Энэ зургийг бас яг шууд U4-гээр шууд хөвлөд авсан ч болно шүү дээ. Тийм ээ. Шинэ одоо энэ дөрөв зураг таалагдах юм биш U4-гээр тэгэнгүүт энэ хамгийн доотлолт нь баг U4-гээд гараад ирэх байх. За энэ хүмүүсийн юм дотор орсон байгаа болохоор энэ хүмүүс чинь ингээд яагаад гэдэм бэлээ. Аюу ингээд давхар орж ирээд аюу хэцүү юм бэлээ. Тийм болохоор баг энэ бицэн юм аваад өөрийнхөө ганцаарчилж ажиллах юм руугаа орчин дээр юм бэлээ. Тэгвэл хүмүүстэй давхар ингээд ажиллаад тахаар таны юм ч одоо энэ олон юм дотор хаанч вэ? Энэ хараа энэ одоо ийм олон байгаа хгүй. Энэ чинь доош нь тийш нь гүйлгэн гэдэг. Саяны команд ч хамгийн доор л байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр аюу хэцүү байгаа. Тийм болохоор өөрийнхөө юм руу орж ажилласан дээр юм бэлээ шүү гэдэг хэлээ.
За энэ дээр өөр юу вэ? За энэ хайх их зүгээр санагдсан. За хуудсыг эрэмблэх сонголтуудыг судлаарай гэдэг чинь. За энэ дээр хараа нэг анхдагч тохиргоороо энэ хуудас нь нэг хэрэглэгчний санамсаргүй үүсгэсэн зургуудыг сүүлийн үед үүсгэсэн зургуудыг харуулдаг гэж байгаа аахгүй. Тэгэхээр одоо биднээс энэ шоукейс дээр бол яг энэ хүмүүсийн сүүлийн цагуудад бүтээсэн зурнууд байгаа аахгүй. Чинь одоо энд гэлтэхэд чинь логоны зураг байгаа аахгүй. Энэ одоо нэг йоганы одоо студио ч юм уу те йога хийдэг газар someone sitting in the lotus position ингэж суудсан те тэгээд хоёр өнгөтэй за тэгээд яг энэ миний ингээд дүүрслээд ингээд лого хийсэн байгаа аахгүй. Энэ аюу зүгээр агааз. За иймэрхүү маягаар бид нар бас логогоо хийж болох юм байна гэж би бодлоо. За өөр энэ дээр юу вэ? Энэ дээр би нэг хэлчихсэн юм яах гэж. За энэ маань өөр ингээд засвартай байгаа юм хараа imagine and coming soon гэж ааж. За энэ нь одоохондоо ажиллахгүй байгаа юм байна. Энэ ч гэсэндээ хараа creation is coming soon гэдэг ингээд бас энэ маань яах нь ерөөхдөө засвартай удахгүй хэвэн байдалтай орох байхаа гэж би бодож байна. За тэгээ яг энэ хэрвээ одоо танд ингээд аль нэгэн зураг таадагдах юм бол тэр зурган дээр ингээд дарах юм бол энэ user name буюу энэ хүний тийм ээ түр үзэлцсэн штэ тэр хүн ямар нэртэй хүн юм бэ гэдэг нь энэ lucky bird ч гэдэг юм уу тийм ээ тэр хүнийх нь нэр нь байж байна. За тэгээ энэ хүнийхээ промптыг та ашиглаад яхана өөрийнхөө зургийг бүтээж болно. За промптын саяхан шиг засаад өөрөө сайжруулад энийг лавлаа болгоод дахиад сайжруулад явчих болж байна тийм ээ. За тэгээ мөн төстэй зурган дээр сая хайж болно гэдгсэн шүү дээ тийм ээ. За мөн зурган дээр нь лайк дарж болд юм байна. За судлах хуудасныхаа зураг дээр дарвал түүнийг үүсгэхэд ашигласан промпт болон параметруудын та бүх мэдээллүүдийг харж олно гэдгсэн тийм ээ. Ингээд дарангуут яах нь энэ зургийг бол ингэж бичсэн биз дээ. Энэ бол яг юм банан шиг тийм ээ. Тэгсэн мөртлөө гоё юм шаазан тийм юм гарч ирсэн байгаа. Цагаан юм цайвар бэкграунд дээр за тэгээ white цагаан хөх өнгөтэй тийм детальтай Chinese юу гэнэ варнил зураг юм шиг байна тийм үү. Гэхдээ бананы юугаар төсөл хийцэн те хүмүүс аяг сонин юм төсөлж байгаа ч тийм ээ. Тэгээд яг төсөлтийг энэ межер нь яг зурж өгöd байгаа байхгүй. За энэ өөр юу вэ? За хувилбарууд гэдэг өмнөх хичээлүүдээр үтсэн шүү дээ бид нар тийм ээ 605.2 маягийн хувилбарууд гаргаад яачч болно. За энэ их давхарцсан мэдээлүүд явж байгаа шүү байна. За тэгээ энэ feed гэдэг маань сайн тэр хүмүүсийн хийсэн зурнуудыг ингээд үзээд ингээ хулганыхаа ангиугаар ингээ доош нь гүйлгээд ингээ үзээрэй гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дотор ингээ өчнөө олон зургуудыг бас яах нь ингээ үзээд за иймэрхүү зургийг бол нэг ингээ бичдэг юм байна гэдэг хамгийн гол нь бид нар бас англи хэл сайтай байх хэрэгтэй юм билээ. Эдгээр чинь бас нэг англи өөрийнхөө хэлээр бичиж байгаа болохоор аюу амар байгаа байхгүй. Тийм болохоор яг бид нар өөрсдөө монголоор ингээ биччихээд тэрийг нөгөө Google Translate-ээр орчуулчаад тэгээд энэ лого оруулах юм бол бас яг таны хүссэн зургийг бас гаргаж өгөх боломжтой юм байна гэж би бодсон. За эсвэл одоо бүр англи хэл муутайхан бол чинь одоо энэ зургийг тийм ээ энэ их гоё ингээд нэг юм тосон будгаж зурсан юмсаа гоё зургийг бол яг ингэж Bangkok гэдэг нэг зураг зураач яадаг чинь тэрний стайлаар ингээд зурнаа гэдэг ч юм уу тийм иймэрхүү маягаар ингээд даалгавар өгөнгүүт яг нь ийм зураг гарч ирж штэ. Тэгэхээр энэ feed дээр энэ хүмүүсийн энэ зургнуудыг бас ингэж үзээд тэгээ энэ очиод энэ зургийг бол яг нь чинь одоо юу гэж гаргаж ирж байна гэдгийг бас яг нь бид энэ чинээс хараад аюу их юм суралцах боломжтой байгаа штэ тийм ээ. За тэгээ энэ explore буюу одоо энэ хайж судлах тийм ээ гэсэн юм дээр бид нар энэ межернос хүмүүс энэ дээр ажиллаж байгаа 20 сая хүн одоо маш олон зурнууд хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэр хүмүүсүүдээс ер нь суралцах маш их боломж биднэрт байна гэдгийг эндээс харуулж байна. За тэгээ хамгийн гол бас өөрөө эхлээд нэг хүсэж байгаа юм аа search дээр хийгээд үзээрэй гэх юм бол аль хэдийн хүмүүс таны хүсэж байгаа юм шиг зурцсан байж магадгүй тийм ээ. Тэгээ зурцсан зурган дээр нь та өөрөө улам сайжруулад ингээд явчих юм бол бас илүү амар болчихж байгаа байхгүй. За ингээд энэ хичээлээд дуусгая. Баярлалаа. Баяртай.